байцгаана уу? Энд байна. За, өнөөдөр би та бүхэндээ Иесус төрсөн тухай уншиж гэж бодсон юм. Лук 2:6-10. Тэднийг тэнд байх үед Марийг нэралах өдөр нь болж тэр ууган хүүгээ төрүүлж түүнийг даавуунд ороож тэжээлийн твшин дотор тавив. Учир нь дэм буудал тэднийг хоногдуулах өрөө байсангүй. Тэр газар хідэн хонжид сүргээ манаад шүн хээр хоноглож байжээ. Гэтэл эзний тэнгэрлэгч нар тэдний өмнө зогсож эзний цог завлан тэдний эргэн тойронд гисэнд хонжид үлэмжийн хаз тавтжээ. Тэнгэр элчтэр тэдэнд "Бүү айхтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээг та нарт авчирлаа." Тэгэхээр цагаан сар болж байгаа. Өнөөдөр тэгээд цагаан сарын шинэ нэг өдөр болж байна. Тэгээд өнөөдрийн подкаст бол ер нь хүн болгон дуудагдсан байдаг. Дуудагдсан газараа очиход Бурхны сүнслэг хангамжууд байгаа боловч яг махан бие дээр бас тийм амархан байдаггүй талаар та бүхэнд бас хэлж өгье гэсэн юм. Тийм учраас тэр нь буруу ч юм уу гэж бас бодож болохгүй. Хардаа Есүс буюу Бурхны хүү төрж байгаа. Гэтэл яасан маань дэм буудалд хоноглох газар байхгүй учраас малын тэжээлийн твшин дотор төрж байгаа. Тэгсэн мөртлөө Тэнгэрч нар тэргээр дүрэн үзэгдээд баярлаад үлэмжийн та нар сайн мэдээг авчирлаа гэдэг тэнд байгаа малчтад хүртэл харуулгадаа тэгээ байж байгаа. Тэгэхээр бүл бүтэн Тэнгэрийн оршихуй очсон Бурхны хүү хүний биеийн дотор ингээд төрж байгаа тийм үйл явц болж байгаа. Маш гайхамшигтай үйл явц болж байгаа байхгүй. Гэтэл Есүс маань зүгээр нэг хааны ордонд ч юм уу хамгийн тансаг газар биш, хамгийн тэр даруухан газар бүр дэм буудал олдохгүй ядвал өөр газраас өөр газар руу яваад очиж байгаа байхгүй. Тэгэхээр яг өөр газраас буюу яг тоолгоор заавал тэр газар очиж төрж байгаа. Түүнтэй адилхан үйлчлэл дуудагдсан хүмүүс янз янзын газар очдог. Бид нар Америкаас ховд руу дуудагдсан. Тэгээ Америкаас ховд руу дуудаад дөнгөж ажиллаа аваад яг битүүнд нэг байшинд орж тарсан. Тэгээд хов осон байшинд орж тараад тэгээд шиний нэгэнд бүх юм хаацсан байхад хоолунд идэ бодгож авч чадаагүй ямар ч ясан байрандаа орж байгаа нэг юм гээд баярлаа битээр нөхөртөг орсон байсан. Тэгээд унтаад өглөөс ирсэн чинь манай нөхөр уулан дээр гарч залбирахгүй явсан. Тэгээ шиний нэгдлийн өглөө цайгаа чингсэн чинь сүү байхгүй баг идэ бодооч байхгүй. Оюутан байхдаач би тийм ядуу цагаан сараар хизээж гарч үзээгүй. Яг тийм байдалтай байсан. Тэгээд залбирсан. Тэр нөгөө талдаа бас би баг уйлсан. Та намайг дуудаад энэ газар иргэсэн чинь иймэрхүүл байдалтай байж штэ гэд бараг л сэтгэл гонсоогоо шахсан. Тэгээд яг тэр үед үнэхээр эзэн Есүс хаан төрлөө гэж бодгцсон л доо. Тэгээд ямар ч байсан төвчээ тэгээд гой хувцснороо өмсөд золох гээд гарсан байгаа. Тэгээд золгоод эхний айлд орсон чинь биднэрт сүү өгсөн байгаа. Тэгээд баярлаад хуржээд ямар ч байсан сүүтэй цагаа чанаад орж ирээд сүүтэй цагаа чанацсан. Тэгээд ер нь бол тэгжил амьдрал эхэлсэн. Тэгэхээр иймэрхүү эхлэлүүд зөндөө байдаг. Бид нар баг 36-7 нүүс улсууд. Тэгэхээр чин тэр олон удаа нүүхэд заримдаа хамаг юм хаяал нүүн, заримдаа олон улсад нүүхэр чин 4-5 чамтаатаа нүүн. Тэгэл байгаа боломжтой хэрэгцээтэй юм аваад бус бүх юм орхиол нүүн. Тэгээд дахиад эхлүүлдэг. Тэгээд нэг хүн маань эдийн засгийн хувьд ямар та хэмнэлтгүй хүн шүү гэж хэлдэг. Гэтэ үнэхээр эзэн дуудах юм бол тэнд хангалт нь байдаг. Тэнд бүх сүнслэг юмнууд нь болцсон байдаг. Бүх хангалт нь тэнд байдаг учраас арлаад нүхэл өстой. Дахиад Америкт ирэхэд бас л 108 сард ирсэн. 8 сард халуунд яг найзынхаа тэр автобус дотор амьдарсан. Тэр Америкийн халууны нэмэх 45 40 хэдэн градусд автобусны дотор амьдран гэдэг 2-7 хоног байхад бол ер нь л хөлс мөсдөг бүх юмтайгаа зуурсан байгаа. Шүн бол ингээд чинөө хажуудаа сэр тавьж унтсан ч гэсэн бол арайч үл унтчихсэн. Тэгээд маш халуунд 2-7 хоног байсан. Тэгээд байрандаа ороод орох гэж буу юм болсон. Бүх бичиг баримтанд болохгүй ингэхгүй тийхгүй гээл тэгэл та нарыг кредит history байхгүй учраас та нарыг байранд accept хийхгүй зөвшөөрөхгүй энэ төр гээл тэгэл залбирж байгаа л байнгын залбирлаар ингэж тулалдж ээж орж исэн. Тэгэхээр амлагдсан бурхан таныг амлагдсан дуудсан газар байгаа бол та тэндээ очихоос битээ шантраараа гэж хэлмээр байна. Тэгээд тэнд болохоор үнэхээр тэнгэрлэг оршихуунууд бүх юмд бурхан үнэхээр тэр бүхнийг босгон байгуулад байшин барихаас нааш ажилтны дэмий хөдөлмөрлөн гэж байдаг барьсан байдаг. Харин та үнэхээр буцаагаад харин бурхны барьсан байшин дотор орохдоо бас яг энэ
дэлхийн оршихуун тэр юмнуудыг хийхэд бас цаг хугацаа ордог шүү, зүтгэл ордог шүү, одоо газар нутгийг эзлэхэд тэмцэл ордог шүү гэж хэлмээр байна. Тэгэхээр үнэхээр цагаан сараар үнэхээр шинийн нэгэнд энэ жилдээ та үнэхээр өөрийнхөө тэр амлагдсан газар нутгад орох болтугай, амлагдсан газар нутгаа эзлэх болтугай, тэр хүчийг бас өгөх болтугай. Эзэм та үнэхээр дэлхийн нүдэн дээр одоо харагдахад хүний нүдэнд харагдахад өчүүхэн мэд санагдавч үнэхээр үйлснэ, үнэхээр үр дүн нь одоо үнэхээр хүрх байна, агуу байх болтугай эзэм нь шагнал нь агуу байх болтугай бүгд үнэхээр титмийн өмсөд тулалдах болтугай эзэм үнэхээр амлагдсан газарт ороод эзний амралтын дотор бас амрах болтугай гэж өрөөж байна. Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа.